Энэ хүрээнд болохоор бид нар үзлэг онцлогоо шинжилгээ гэдэг хийхдээ үзлэг онцлогоо шинжилгээнд дээр ЭХО шинжилгээ, зүрхний цэцлэгаан бичлэг, биеийн индекс массыг тодорхойлох шинжилгээ, ясны сэргийлтийг үзэх ийм шинжилгээнүүд хийгдэхээс гадна мэдрэл доторх мэдслийн эмчийн зөвлөгөөг өгж байгаамаа. За, хууль зүйн дотоод хэргийн сайд Алтан гэрлийн сан ажиллагаар орон нутагт ажиллаж байгаа харьяа агентлагийн албан хаагч болон Ахмад Настан ар гэрийнхэнд хамгийн чухал нэрүүл мэнд, хамгийн чухал нь албан хаагч гэсэн аяны хүрээнд төрийн саал багш нэгдсэн эмнэлгээс томилогдсон 6 дугаар бүлэг бол говийн бүсүүдээр, говийн аймагуудаар ажиллаж байна. Говь, Дундговь, Дорноговь, Говь Сүмбэр аймагт ажиллах хугацаанд ер нь 1500 гаруй орчим албан хаагч, ар гэр, Ахмад Настан гурлын төслийг зөвлөгөө өгсөн байгаа. Энэ хугацаанд болохоор өвчлөөр аймагаараа тусдаа гарсан. Энийг ерөнхий бол нэгдсэн байдлаар бол бид нар бас тайлагнаад чаашд бол эрүүлжүүлэх арга хэмжээг авч явна. Тэгээд үзлэг онцлогоонд хамрагдж байгаа албаагчдын сэтгэл бол өндөр байна. Учир нь бол албаагч ажилтнууд бол тэр болгон эрүүл мэндийнхаа төлөө бол цаг зав гаргах цаг боломж бол хомос байдаг. За Улаанбаатар хотод очиж нарийн мэргэжлийн шинжилгээ өгөх зэрэг тийм боломж олцоо бол муу байдаг. За энэ байдлын өмнөөс харгалзуулж энэ хууль зүйн дотоод хэргийн яамнаас явуулж байгаа энэ арга хэмжээ бол хөдөө орнуудад явж байгаа нь бас бид бүгдээ эрүүл мэндэд анхаарч байгаа чухал үйл ажиллагаа болж байна. Ар гэрийнхэн байдал доктортой эрүүл мэндийн доктортой байх юм бол албан хаагчд маань бол тангарахтай хүнэж ажиллаа хийхэд бол чухал үед. Тийм учраас бид нар бас ар гэрийнхэн хүмүүсийг гол нь бас үзлэг зөвлөгөө өгч тэднийг эрүүлжүүлэх талаас нь ажиллаж байгаамаа. Энэ үл ста сэрх цохлаа асуудал. Энийг би өөрөө бол одоо гинт явж байгаа би бас том хагалгаанд орж ирсэн мэдхгүй явсаар гоод нэг хотоор үзүүлсэн цаар нь хотоодны хавдартай гэж хэлсэн. Тэгэл яралтай орох болоод явсан. Мэдхгүй явж ирсэн. Энэ үйлчлэгүүд бол одоо энэ өвчин цуглаанг бас эрт илрүүлж энийх ач тустай ажиллагаа л гэж бодож байна да. 2007 онд тэтгэр дарсан хүн байгаа. Илийн зэрэг цагдаа хоёроор явж байгаа. Тэгэхэд бол цаанаа хамрагч цуцаа нэг мэдхгүй байна юм бол. Яг годгаа аяны хүрээнд явуулж байгаа ажиллагаа албан хаагчд нь бол маш өндөр цэцгэлтэй. Ер нь бол хурж ирэхэд одоо жишээ нь бид нар бол өмнө говьд ажиллахад бүр та нар минь ийм хүрээгүүдийг анх сонссон. Энэ аяны хүрээнд ирж чад маш их баярлж байна. Нэг сар л сонсч байсан гэхэд бидний одоо сая бол явсан бүлэг маань болохоор 5 сард ирж чад маш их талархууштай хүлээж авсан. Энэ аяны хүрээнд дахин үргэлжлүүлэхийг бол биднээс хүссэн. Хүсэлтүүд маш их өндөр байсан. Ар гэрд Ахмад Настан насаараа ажиллаж байж байгаад ийм үзлийг ойр дотноос хүлээж авч байгаад маш талархууштай хүлээж авч ирсэн.